Сайн байна уу өнөөдрөө бил биш шүү гэдэг бүлгийг уншиж байгаа. За бил биш шүү. Мосе Египтийн фараоны ордонд ханхугийн хуваар өсөж төрнө. Тэр фараонд яг л зээх хүү шиг нь байдаг байваа. Гэвч Бурхны хүмүүсийн нэг еврей хүн гэдгээ Мосе үргэлж мэддэг байлаа. Нэгэн өдөр Мосе Бурхны хүмүүс болох еврейчүүдийн хийж буй хүнд хүчээр ажлыг очиж харав. Ийхүү ах дүүс нь Египтчүүдэд боолчлогдож байгаад тэр их бачимджээ. Нэг удаа еврей хүнийг өмөрч уурлан хилгэнсэндээ нэгэн Египт хүнийг тэр алчгажээ. Гэвч ах дүүстэй туслах гэсэн энэ арга нь Бурханд огт таалагдсангүй. Фараон Мосегийн юу хийснийг мэдмэгцээ түүнийг хөнөөх гэж улайрав. Мосе Египтээс зугтаж Синаийн цөл рүү явлаа. Тэндээ тэрээр хонь хариулж олон жилийг өнгөрүүлж гинэ. Нэг өдөр Мосе хонио хариулж яваад нэгэн гайхамшигтай сонин үзэгдэл үзв. Тэр шатаж буй бут харсан боловч гал нь бутыг шатаахгүй байлаа. Мосе тийш ойртон очиод өөртөө ярих Бурхныг сонсов. Бурхан түүнийг маш онцгой ариун газар зогсож бөөг нь хэлв. Тэгэхэд нь Мосе шаахаагаа түргэхэн тайллаа. Бурхан Мосег Египт рүү буцааж явуулахыг хүсжээ. Тэр Мосед хандан: "Чи миний ард түмнийг Египтээс дагуулж гар. Урд цагт та нарын эцэг өвгөд амьдарч байсан өөрсдийн нутаг руу тэднийг буцаагаад аваач" гэлээ. Бурханы өөрт нь айлцсан зүйлийг тэр хийсэн болов уу үгүй болов уу? Мосе: "Би л биш шүү. Би яаж фараонд таны ард түмнийг Египтээс гаргаач гэж хэлэх юм бэ" гэж хариулв. Бурхан: "Би чиний алхан бүрт чамтай хамт байх болно" гэж айлдлаа. Мосе энэ том хариуцлагыг өөртөө авах болов уу? Мосе яагаад явахгүй талаараа олон шалтгаан тоочв. Тэрээр Бурханд хандан: "Би л биш шүү. Таныг харсан гэдэгт минь хүмүүс ерөөсөө итгэхгүй шүү дээ. Тэд таны нэрийг асуувал би юу гэж хариулах юм бэ" гэв. Бурхан: "Би бол би байгаа юм гэдгийг тэдэнд хэл" гэлээ. Энэ нэрний утга нь би байгаа гэсэн үг бөгөөд Бурхан үргэлж оршин байсан, оршсоорч байх ба өөрийн төлөвлөсөн бүхнийг гүйцэлдүүлж чадна гэсэн утгатай юм. Мосе явж хүмүүст энэ тухай хэлэх болов уу? Мосе 3 удаага эсэргүүцсэн: "Би л биш шүү. Хэрэв тэд надад итгэхгүй сонсохгүй бол яах билээ? Хэрэв тэд Бурхан чамд үзэгдээгүй байлгүй гэд байвал би яах юм бэ" гэв. Тэгэхэд нь Бурхан Мосег "Таяга газар хай" гэлээ. Мосе түүний хэлсэнчлэн хийхэд таяг нь могой болон хувирлаа. Тэгээд могооны сүүлнээс барьв. Тэр тийм үйлдэхэд могой таяг боллоо. Хүмүүст итгүүлэхийн тулд үүнийг хий. Тэгвэл намайг үнэхээр харсан гэдэгт чинь тэд итгэнэ. Мосе Бурханы айлцнаар хийх болов уу? Мосе дахиад л "Би л биш шүү. Би сайн ярьж чаддаггүй. Би бүлх залгисан мэт болж үгс минь орооцолдог" гэж мэлтвэ. Гэтэл Бурхан: "Би юу хэлхийг чинь зааж чамайг ярихад хамт байх болно" гэлээ. Эцэст нь "Чи Аарон ахыгаа дагуулад фараон руу очих" гэж айлтлаа. Аарон хэл яриа сайтай хүн юм аа. Фараонтай ярих үед тэдэнд хоёуланд нь туслана гэдгээ Бурхан амлалаа. Ингээд Мосе том сонголт хийх ёстой болов. Бурханы айлцнаар фараон руу явах уу? Аль эсвэл түүний айлцныг хийж чадахгүй гэж шалтгаа тоочин Бурхантай мэтгэлцээр л байх уу? Эцэст нь Мосе түүний үгэнд орж энэ үүргийг гүйцэтгэхээр болсон нь Бурханд таалагджээ. Хэдийгээр Мосе өөрийгөө хийж чадахгүй байх гэж бодож байсан боловч эзний хэлснийг анхааран сонсож дуулууртай дагаваа. Өөрийн ард түмнийг Египтийн бооллоос чөлөөлөн гаргахдаа Мосег Бурхан ийхүү ашигласан билээ гэж. За өнөөдрийн бүлэг ингээд дуслаа. За баяртай.